Санхүүгийн бүр сонирхолтой юм нь юу гэхээр яг мөнгө санхүүгийн хувьд манифест хийхэд байгааз мөнгөн дээрээ төвлөрөөд манифест хийх гэж байна гэх юм бол улам танаас холдно. За би одоо нэг байртай болохын тулд тэдэнд үргэлжтэй орлоготой олон тэхийн тэгж хадгална. Толгоогоор урьдчилж бодоод тэгээд тэгнэ гэд ингээд тэгээд тэр мөнгөтэйгөө дууралдаад энийг л олохгүй бол болохгүй, энийг л ингэхгүй бол болохгүй гэх тусам яг нь зууралдаан болчихж байгаа. Мөн тэр зууралдаан чинь өөрөө ард талд нэг айдас байж байгаа. Ер нь зууралдаан алив юмыг менеж, манипуляц хийх, зохицуулах, удирдах энэний ард ихгүй бол тийм юм болчихно гэдэг айдас байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр айдсаараа та өөрөөр хэлбэл элбэг хангалуун байдлыг бүтээхэд байгаа гэсэн. Тэр элбэг хангалуун энэ ерөнхийдөө бидний амьдрал чинь мөнгөтэй болчвол элбэг хангалуун жаргалтай болчихно гэж бодоод байгаа болохоос биш. Эндээ л холбоод байгаа болохоос биш. Уг мөн чанар чинь хүсэж байгаа юм чинь би сэтгэл амар, бүрэн дүүрэн, нэх гоё аз жаргалтай, баяр баясгалтай, хайр дүүрэн энэ нэг сэтгэлд нэг дүүрэн байдал бий болох гээд байна да. Зүгээр тэр сэтгэл байдлыг бид нар кодлохдоо мөнгөтэй байвал энэ сэтгэл дүүрчнэ гэдэг байгаа гэсэн үг. Байхгүй сэтгэл дүүрэхгүй. Гэтэл квант оршихуун хувь чинь та энэ дотор юуг мэдэрн тэрийг л үрдэн. Гэтэл бид нар мөнгийг хүсэхдээ буюу тэр аз жаргалтай амьдралыг хүсэхдээ материалыг хуулангуудаа энэ л байхгүй бол аз жаргал байхгүй шүү гэд кодлчод дотор хов хаасан. Тэгээ хоосноос бүтээхэд байгаа байхгүй. Гэтэл та өөрөө бүтээгч энэ хорвоо ертөнцид нийлж хамтарч энергиэрээ бүтээж танд байхгүй зүйлийг хорвоо өгөх боломжгүй. Та өөрийгөө хаарлаж сэтгэл дүүрэн байдлыг энэ дотроо мэдрээгүй цагт хорвоо таны сэтгэлийг савыг дүүртэл тэр санхүүгчинд өргөж өгч чадахгүй. Мэдээж яг зарим хүн бол одоо санхүүгийн уран хэмжээс нь материалын ертөнцийн амьдрах чадамжтай, менежертэй, хөрөнгө оруулалт хийж чаддаг янз бүртэй тэрнээс болоод зөндөө их санхүүгийн одоо чадамжтай мөнгөтэй байгаад байна мөн үү. Тийм нэг зүйлийг хэлээ. Би одоо баян янз бүрийн хүмүүстэй ажил үзснийхөө мөнгө хүн яг одоо харахад мөнгөтэй байвч мөнгөтэй хүн ад жаргалтай байх баталгаатай байдаггүй. Учир нь байнгын мөнгөний айдас яг адилхан явж байдаг. Зүгээр зарцуулдаг дүн нь олдог дүн нь өөр. Жохон ихрээр бас гаргаа зарцуулж байдаг тэр ялгаа байхгүй тийм зүйл байдаг. Ард тал нь хэвээрээ, стресс нь хэвээрээ, бухимдал нь хэвээрээ тэрч байтугай ууралд орцсон гарцгүй байдалд орцсон байдаг. Яг бол илүү их олон хүн танаас амьдрал байдаг учраас мөн үү. Тэгэхээр энэ бол ерөөсөө ямар дүрвэ гэхээр энэ бол дотроо хоосон дутуугаас мөнгийг бүтээсэн байдал. Дутуугаас мөнгийг бүтээхэд тэр хүсэж байгаа аз жаргал, баяр хөөр, хангалуун дүүрэн байдал ч юм байхгүй. Нөгөө сайхан аялалдаа ч явж чадахгүй, гарцгүй байдалд орсон цагийн боломжгүй. Учир нь та цагаа зарцуулах замаар мөнгийг олчод байгаа.